За сайн залуусаа алтан дээр 2.5 ар ялжиг хэрэг авсныг хамтдаа харцгаая. За яг тухайн мөчид алт маань daily time frame дээр upin trend buying zoneтай байсан. За ер нь бол сүүлийн үед угаасаа daily time frame дээр upin trend buying zone зөнхөлж байгаа. Тэгээ тухайн үед бол tracing төлөвлөгөөрөд impulse төлөвлөгөө явж байсан. За яг тухайн үе гэдэг маань бол энэ харагдаж байгаа энэ улаан зураас эхэлж байгаа. Босоо улаан зураас хамгийн ихнийх нь улаан зураас гэсэн үг. Тэгэхээр тухайн үед бол үндсэн хөдөлгөөн daily time frame дээр дүрслээд үзүүлэх юм бол impulse төлөвлөгөө явуулаад tracing төлөвлөгөөрлээ, impulse явуулаад tracing төрлөө, impulse явуулаа гэдэг байдлаар impulse яг өөрийнхөө зам донд явж исэн байна. Нэгдүгürt. Хоёрдугаарт гэх юм бол үндсэн хөдөлгөөн өмнө нь break-ийн хийхгээ failed ч гэсэн ерөнхийдөө buying value маш өндөртэй дэше чиглэлтэй impulse хөдөлгөөн явахад бэлэн байгаа. Тэгээд дээрээс нь тэрэн дээрээс нэмээд buyerууд маш их хэмжээгээр байдаж байгаа гэдэг нь ойлгомжтой болсон. Тухайн үеийн 4 цагийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол 4 цагийн хөдөлгөөн маань дэше upin trend buying zoneтой impulse хөдөлгөөн явуулаа, tracing төлөвлөгөө явуулаа, impulse явуулаа, tracing явуулаа гэж явж байгаад 4 цаг маань down trend selling zone руу шилжээд tracing төлөвлөгөө авчирч байсан болж таарч байгаа. Яг энэ хэсэг дээр харагдаж байна тийм ээ. За тэгвэл энэ хэсэг дээр tracing төлөвлөгөө авчирч байсан үе дээр хамгийн гол зүйл маань бол өмнөх хүчлэг дээр би бас ярьж исэн. 94 цагийн swing-ээрээ бол down trend selling zone-тай байсан байна. Гэхдээ internal бүтцээрээ uptrend buying zone-тай байсан байна гэдэг нь энэ сэтрэл дээр харагдаж байгаа. За тэгэхээр swing-ээрээ бол uptrend down trend руу шилжээд тэгээд дээшээ tracing төлөвлөгөө авчирд impulse явах гэж харагдаж байгаа боловч дотор байгаа жижиг бүтэц буюу интерналын бүтцээрээ бол үндсэн хөдөлгөөн маань альтины uptrend руу шилжчихсэн хөдөлгөөн байсан гэсэн үг. Гэхдээ энэ дунд нэг бяцхан твист би тэр нь юу вэ гэх юм бол энэ арилжаа өөрөө buying арилжаа биш, sell арилжаа байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэх юм бол daily time frame break and fail дээр impulse явж байхад 4 цагийн хөдөлгөөн мөн өөрөө down trend selling zone swing-тэй боловч интерналаар аптай байхад 30 минутын down trend-ийн хөдөлгөөн дээр 30 минутын down trend-ийн impulse хөдөлгөөнийг дагаж 5 минутын дээр sell-сэн гэсэн үг. Энэ маань өөрөө daily time frame-ийн эсрэг болж байгаа. 4 цагийн swing-ийн дагуу интерналын эсрэг болчихж байгаа. Тэгээ 30 минутын down trend-ийн дагуу болж хөрж байгаа. Тэгэхээр 30 минутыг харах юм бол 30 минутын хөдөлгөөн тухайн үед бол эндээс харахаар uptrend buying zone-тэй хөдөлгөөн байсан. За uptrend buying zone маань down trend selling zone руу шилжээд tracing impulse тавьчираад impulse явж исэн үе. Тэгэхээр энэ tracing хөдөлгөөний impulse-ийн үргэлжлэл нь байсан гэсэн үг. Тэгвэл энэ tracing хөдөлгөөн өөрөө хаана ирсэн бэ гэвэл өмнө байгаа impulse хөдөлгөөний Fibonacci-гийн 61.8 level дээр ирж таарсан байгаа. Тэгэхээр 61.8 level дээр ирсэн тулдаа үндсэн хөдөлгөөн маань доошоо бол хас 27 хүртэл унах боломжтой гэдэг магадлал байсан гэсэн үг. За тэгвэл энэ хөдөлгөөн дээр бид нэр impulse-ийн дагуу орсон гэсэн 30 минутын down trend дагуу. За ингээд 30 минутынхаа down trend-ийн хөдөлгөөний tracing хөдөлгөөнийг хэдүүлээ яг гаргаж ирээд задлаад үзэх юм бол down trend selling zone-тэй байж байгаа, upin trend buying zone-тэй бол апасаа буцаж download гэж явж байгаад нэг чиглэлтэй орж сүүлчийн tracing төлөвлөгөөний авчираад impulse явахт нь бид нар арилжаад орсон гэсэн. Тэгэхээр энэ дээр харах юм бол энэ хэсэгт ерөнхийдөө down up гэдээ нэлээд ээлжилсэн байна тийм үү? Тэгж байгаа зүйл рүүгээ яг чиглэлээ аваад tracing төлөвлөгөөний амжилттай авчрах үед нь бид нэр sell-сэн гэсэн. Тэгээд ойртуулаад харах юм бол мэдээж оройн candle байгаа. Энийг хасч хаяад ойртуулаад харах юм бол оройн candle маань энд харагдаж байгаа. Энэ улаан candle гарсан. Гэхдээ яасан бэ? Бид нэр арай жоохон доор орсон буюу жоохон хоцорч орсон байгаа гэж хэлж болно. За тэгэхээр энэ арилжааг дүгнэж үзэх юм бол daily time frame-ийн uptrend-ийн эсрэг, daily time frame-ийн impulse хөдөлгөөний эсрэг, 4 цагийн down trend-ийн swing-ийн дагуу 4 цагийн интерналын эсрэг, 30 минутын down trend-ийн дагуу 30 минутын impulse хөдөлгөөн дуусах үед хамгийн сүүл хэсгийн хамгийн сүүлчийн гэж хэлж болох impulse хөдөлгөөний selling volume дээр 5 минутын down trend-ийн хөдөлгөөнийг дагаж sell-сэн арилж байгаа. Энэхүү арилжаагаараа бид 2.5-ыг хэмжилт тавьсан байна. Тэгэхээр энэхүү арилжаануудыг хамтаа хийх үсэх юм бол trading нэг дээр энэхүү арилжаанууд хэрхэн хийгдэж байна гэдгийг мэдэх үсэх юм бол pre-round нэг дээр тэнд би цаг алдчихгүй бүгдийг нь бичээд оруулж байгаа. Окей. За ийм байна залуусаа тэг бүгдээ навчтаас хийж авлаа. Баярлалаа.